Энэ ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаа нь бол цаана үндсэн хуульд өөрчлөлт оруулах уугүй юу гэдэгтэй холбоотой ингэж орж ирж байгаа асуудал л да. Тийм учраас бол үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл шаардлага бол бий. Ер нь бол одоо бас өнгөрсөн энэ 20 жилийн хугацаанд болсон үйл явдлууд, төр засгийг одоо эмхлэн байгуулсан энэ байдлууд энэ дээр бол жаахан засаж янзлах анхаарах асуудлууд байгаа боловч түүнийг яг өнөөдөр засах, өнөөдөр залруулах ийм боломж бололцоо бол байхгүй гэж би бол ингэж үзэж байгаа юм аа. Түүнийгээ би дөрвөн зүйлээр тайлбарлая гэж бодож байгаа. Нэгдүгээр Монголын дээд жүгэд бүртгэлтэй улс төрийн намууд 22-3 одоо улс төрийн нам байгаа. Энэ парламентод бол нэг 5 нам байгаа юм. Тэгээ хурлын гишүүдтэй ярихаар тэр гадна талд байгаа намууд ямар хамаатай юм бэ гэж. 9 сарын 6-ны өдөр би бол Монголын бүх улс төрийн намын удирдлагуудыг урьж үндэсний зөвшөлтслийн 12 дахь удаагийн уулзалтыг хийсэн. Тэгээ энэ үндэсний зөвшөлтслийн 12 дахь удаагийн 13 оноос хойш хийж байгаа 12 дахь удаагийн уулзалтан дээр бол парламентод одоо суудалгүй 16-7 намын удирдлагууд бол үндсэн хуулийн өөрчлөлтийг бол энэ их хурл хийх боломжгүй шүү. Энэ улс орныхоо өмнө тулгамдсан одоо наан байгаа өөр асуудлуудаа ярих ёстой. Тийм одоо эрх зүйн одоо боломж байхгүй гэж. За хууль зүйн талаасаа эрх зүйн талаасаа боломж байгаа ч гэсэн Монголын улс төрийн намуудын одоо 4-ний 3 нь бол энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж биднийг ингэж дүгнэж байгаа юм аа. Хоёрдугаарт үндсэн хуулийн өөрчлөлт оруулахаар өргөн барьсан асуудал нь үндсэн хуулийн өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхаа гишүүдийн санаа бодлыг одоо бүрэн дүүрэн тусгаагүй юм байгаа маа энэ дотор. Жишээлх юм бол үндсэн хуулийг их хууль гэж нэрлэж байгааг бол ажлын хэсэг дээр яриагүй. Их хурлын 76-г 90 суулгаж байгаагаа ажлын хэсэг дээр яриагүй. Улсын хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгож байгаагаа ажлын хэсэг дээр яриагүй. Ард нийтийн санал асуулга гэдгийгээс ажлын хэсэг дээр бас яриагүй. Ийм зүйлүүдийг бол энэ ажлын хэсэгт орсон гишүүд нь бол бидэнтэй ярилгүйгээр энийг шууд нэг хүн одоо ингээд хуульдааны зарчмаар ч юм уу ямар зарчмаар юм ингээд өсөлт бичээд оруулаад ирсэн байна гэж ажлын хэсэгт орсон нөхдүүд ярьж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдэг дүгнэлтийг гаргасан улсын хурлын дэд дарга цог өнөөдөр энэ ажлын хэсгийн санаачилсан төсөл дээр гар үсэг зураагүй байгаа юм. Энд чинь 9 хүнтэй ажлын хэсэг байсан 2 нь зураагүй байгаа. За ер нь 4-5 асуудлаар тэр нэрийн асуудал 99-5 жил гэдэг асуудлаар манай хоёр гишүүн ухаан нэрээ татна гэдэг ийм яригдах юм бол 50% хүрхүүгүй юу ажлын хэсгийн гишүүдийн 50% хүрхүүгүй юу гэдэг ийм асуудал руу орж ирнэ. Тийм учраас энэ одоо үндсэн хуулийн орж ирсэн төслийг одоо хэлэлцэн ихэд нэлээд хүндрэл байна. 3 дугаарт нэг үйл ажиллагааг хийхийн тулд нэг хуулийг одоо өөрчилж байгаа явдлыг бол би бол буруу нэг компанид зориулж нэг хүн зориулж хууль гаргадаггүй гэдэг одоо зарчим байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр үндсэн хууль өөрчлөхийн тулд бол ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг өөрчилж байна. Санал асуулга явуулах нь ард нийтийн санал асуулгын дараа бол үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулинд өөрчлөлт оруулна. Тэгжээж үндсэн хууль өөрчлөх нь шүү дээ. Тэгэхээр энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд үндсэн хуулийг хадгалж байх, хамгаалж байх тэр бүх хуулийн заалтуудыг одоо ингэж өөрчилж байж тэгээд энэ үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байна л да. Тэгэхээр энэ үйлдэлийг хийхийн тулд наан байгаа бүх хуулийг ингэж ийм хурдан богинохон хугацаанд одоо он гарахад нэг 40-50 хоног үлдэж яхад ингэж хийж амжихгүй. Энэ цаг хугацааны талаасаа бол ямар ч одоо боломжгүй байгаа. Тийм учраас бол энэ дээр би бол боломжгүй юм а гэдгийг ингэж үзэж байгаа. За дөрөвдүгээрт бол ер нь улс төр эдийн засаг нийгмийн байдал самуурсан хүндэрсэн энэ үйл явдалд бол үндсэн хууль буруугүй шүү. Энэ үндсэн хууль 25 жил мөрдөгдөж байгаа. Сүүлийн 3 жил нь л одоо бидний хөөх яана гэж шогшроод байгаа энэ байдал бий болж байгаа болохоос биш. Өмнө нь бол яг хуу дутагдал байсан ч гэсэн улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг бас зохицуулаад тэр харилцаануудыг бол зохицуулаад ингээд аваад явж болж исэн хуулиа. Тийм учраас бол би энэ 4-р үндсэл нь бол ер нь одоо энэ үндсэн хуулийг өөрчлөх ийм одоо цаг хугацааны хувьд хууль зүйн одоо өнөөдрийн хэмжээ тогтооцсон байгаа тэр факторын хувьд санаачилсан гишүүдийн гаргаж байгаа байр суурийн хувьд Монголын бүх улс төрийн намуудын гаргаж байгаа байр суурийн хувьд ийм одоо 4 зүйлээр бол үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх бол арай эрт байна, болоогүй байна. Энэ их хурл бүрэн эрхийнхаа хугацааны төгсгөл дээр ингэж яаруу сандруу хийх хэрэггүй гэж үзэж байгаа. За, уян